Сайн байцгаана уу? Давхар замын Тэнгэрийн тойрог төслийн удирдагч Инх Заяа байна. Тэнгэрийн тойрог төслийг миний аав Монгол улсын зөвлөх инженер Атар Баяр санаачилсан. Би өнөөдөр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. Хотын дарга Нямбаатар болон нийслэлийн удирдлагууд манай төслийг зогсоож хуулбарлан улсын төсвөөс 16 тэрбум төгрөгийг хятадын компанид олгосон талаарх мэдээллийг хүргье. За энэ ямар учиртай юм болсон бэ гэхээр хотын дарга Нямбаатар болон нийслэлийн удирдлагууд манай төслийг ингээ хуулбарлаад шин тойрог зам төсөл гэх нэртэй ийм төсөл санаачилсан байна. За энэ төсөлдөө одоо Тэзүү боловсруулахаар 16 тэрбум төгрөгийн тендер зарлаад тэрэнд нь хятадын компани ялсан байгаа. Одоо тэгээд тухайн төслийг нь бол судлаад үзэхэд яг энэ манай төсөл дээр байгаа тараасын дагууд гол энэ уулзуурууд дээр олон түвшний уулзуур хийгдэхэр байгаа. Бид бол одоо ингээ аль хэдийн тухайн уулзууруудыг энэ олон түвшний болгоод ингээд хийцэн. Тэгэд энэ талаараа ингээд хэлсэн Нямбаатар даргын тухайн хүмүүст бид нар энийг чинь ингээд олон түвшний энэ уулзууруудыг чи хийчээд байна. Бид нартай хамтраач ээ. Нөгөө яриад байсан энэ олон түвшний уулзуур чинь манай төсөлд хамаарагдсанаас гадна бид нар энэ олон түвшний уулзууруудыг хооронд нь давхар гүүрэн замаар холбохгүй бол энэ олон түвшний уулзуураа өнгөрөөд тухайн тээврийн хэрэгсэл түгжирнэ. Олон түвшний уулзуур гэдэг маань тухайн уулзуураа хурдан түргэн өнгөрөх зориулалттай ид байгаа. Тэрнээс биш энэ автозамын төгжрөлд нөлөөлөл маш бага байгаа. Энийг ингээд одоо зөвхөн гисэр сүмийн уулзуурыг олон түвшний уулзуур болгоё гэж бодъё. Тэ? За энэ олон түвшний уулзуурыг тээврийн хэрэгсэл өнгөрөөд буцаад нөгөө нэгдүгээр төвшөндөө очино. Нэгдүгээр төвшөнд юу гэдэг вэ? Гэрлэн дохоо явган хүний гарц. Тэрэн дээр очиод тээврийн хэрэгсэл гацна. Энийг бид нар хэлээд анхааруулад ийм болох гээд байна. Тийм болох гээд байна гэд хотын дарга Нямбаатарт хэлэхээр хүлээж авахгүй, хүсэхгүй. Ийм сонин хандлагатай, инээн шоолн бид нарыг тийм ээ. Ийм байдалтай учраас бид нар одоо олон нийтэд одоо ингээ хандж байна. Бид нар тэгээд энэ бүх асуудлаа яриад нийслэлд хандхад Нямбаатар дарагт уулзъя гэхээр тэр төслийн газрын захирал гээд Баатар гэж хүн биднээс хүлээж авсан. Тэгээд энийг ингээд чи бид нартай хамтарч ажиллаач. Бид нар ингээд хувийнхаа өөрсдийнхөө нөөц бололцоогоор хувийн хөрөнгө оруулалтаараа энэ ингээ юмыг чи ингээ хийцэн байна гэж хэлэхээр за та нар хятадуудтай очроо гэдэг ийм юм ярьдаг. Тэгээд даваа далаа гэж хүнтэй хувийн шугамар бөө юм болж ингээ очиод уулзахаар баг шоолн инээн наадах чинь бүтэхгүй бид нар одоо ингээд зам дээр ийм юу барина тарамбаа барина гэж сууж байгаа байхгүй. Тэр зам дээр одоо байгаа зам дээр машинууд багтахгүй байхад тарамбаа барина гинэ. Тэгээд тэрэндээ одоо энэ жил улсын төсвөөс 350 тэрбум төгрөг төсвөлчөд явж байна. Энэ замынхаа энэ багт шингэхгүй байгаа замын хаагуур нь тэр тарамбаагаа бариад тэр тарамбаанд нь бид нар суух вэ. Энэ орчин үед энэ газраар тарамбаа тавина гэдэг бол үнэхээр хоцрогдсон асуудал. Бид нар энэ агаарын орон зайгаар нийтийн тээврийг шийдэх гэж байна. Гэтэл нийслэлийн удирдлагууд энэ газраар тарамбаа тавих гэж байна. Энэ бол хоцрогдсон. Тэглэж манай энэ автозам дээр тавина гэж байгаа. Манай энэ автозам дээр тарамбаа тавих орон зай байхгүй. Машин нь багтаж шингэхгүй байхад тарамбаа тавьж нийтийн тээврийн энэ асуудлыг шийднэ гинэ. Хотын дарга Нямбаатараа хувийн хвшил бидэнд энэ төгжрлийн асуудлыг шийдвэрлэх шийдэл боломж болцоо байна. Биднээсэд ажил хийх боломж болцоогоор хангаж өгөөч ээ. Эцэст нь хэлэхэд манай Тэнгэрийн тойрог төсөл ундны усыг ширгээхгүй, ургаан модыг огтлохгүй, улсын төсвөөс хөрөнгө санхүү гаргахгүй.